Энэ Батууд гэж хүнийг ёстой ойлгох юм байлаа. Нийслэлийн иргэд бид энэ хүнд яагаад ингэж ад үзэгт болсноо ёстой бодоод ойлгохгүй байна. Ер нь амнаас гардаг уг болгон торгон журган цэгцлэн нураа. Нэгдэх шүд зүд зансан хүн. Монгол Улсын иргэдэд чухам яагаад энэ хүнд ингэтлээ хүйтэн харагдах болсон хэрэг вэ? Тэр богино иргэлт, машин ажилт, райлбас гэх мэт бүгд юмыг нь төвчхийн дээрээ төвжиж ирлээ. Одоо тэгсэн чинь нийслэлийн иргэд торгон дарамтгүй яваад нүдийг нь хорсгоод байгаа юм хаа. Иргэдэд торгохын тулд 60 ширхэг 4G камерыг Хятадын Huawei Technologies компаниас 6 сая 500 мянган Америк доллар аваад хэд богино хугацаанд эргүүлэн төрхийн тулд нийслэлийн иргэдэд хайр найргүй торгон байж мөнгө босгох төсөл боловсруулан оруулж иржээ. Энд одоо юу болж байна? Тэр хятадуудад хөрөнгө оруулахын тулд Монгол иргэдэд хайр найргүй дээрэлдэх гэж юу? Энэ яваанаас нь ийм мухад сэвдэг хүйтэн сэтгэлийг сонсож байсангүй. Ингүүл хэлгэж энэ хүнд Монгол Улсын баатар цолыг өглөө. Шилтээр яваа хугацаа шийдээд ирсэн гамны Батуул. Арайчтай. Харин хятадтай нэг ч хэдхэн Монголоо дээрэлдэхэр шийдэх гэж. Тэгж ч олдохгүй байна.